Үн шилжилтийн ажилгүйний тайлан гаргахад харилцан хамааралтай этгээдэд тодорхойлох асуудал нь зайлшгүй гэдэг ёстой зүйл мөн. Татврын ерөнхий хуулийн 27 дугаар зүйл дээр харилцан хамааралтай этгээд гэдгийг дараах байдлаар тодорхойлж өгсөн байдаг. Нэг этгээд нөгөө этгээдийн эсвэл уг этгээдүүд нь 2 болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд нь шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажилгүйний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доорх этгээдүүдийг харилцан хамааралтай этгээд гинэ гэж тодорхойлж өгсөн байдаг. Энд хөрөнгө хяналтаарх харилцан хамааралтай этгээдийг татвар төлөгчид маань тайлагнаж ирүүлж чадаж байгаа бөгөөд удирдлагаарх харилцан хамааралтай этгээдээ учир дутагдaltaй тайлагнаж ирүүлж байна. Тиймээс удирдлага гэдгийг компани тухай хуулийн 84-р зүйлдер компани эрх бүхий албан тушаалтан гэдгээр тусгаж өгсөн байдаг. Компани төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нэгтлэн бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг нь компани албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ хилцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компани эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж үздсэн байдаг. Мөн компани өөрийн онцлогтой тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийхаа дүрмэнд тусгаж өгч болно гэж заасан байдаг. Тэгвэл удирдлагаар харилцан хамааралтай компани жишээг авч үзье. А болон Б компани байна гэж үзье. Тэгвэл А компани 50% хөрөнгө оруулагчийн эхнэр нь Б компани захирал А болон Б компани хооронд ямар нэгэн ажилгүйгээ гарсан тохиолдолд үүнийг үн шилжилтийн ажилгүйний тайлан дээр харилцан хамааралтай этгээдтэй хийсэн ажилгүйгээ гэдэгт тусгаж өгнө. Татврын ерөнхий хуулийн 27-гийн 1-1 дээр гэр бүлийн гишүүд гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэр бүлийн гишүүд гэдэгт тухайн татвар төлөгчийн аав, ээж, төрсөн ах, эгч, дүү, өвөг, эцэг, эмэг, эх, хүүхдүүд, ач зээ, нөхөр, эхнэр, эсвэл хамтран амьдрагч тэдгээрийн аав, ээж, төрсөн ах, эгч, дүү орно гэж зааж өгсөн байдаг. Тэгвэл эдгээр гишүүдийнх нь 20 болон түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээдүүд нь харилцан хамааралтай этгээдэд орно. Мөн хуулийн 27-гийн 1-2 дээр группт хамаарах этгээдүүд нь хоорондоо харилцан хамааралтай этгээд болно гэж зааж өгсөн байдаг. Групп гэдгийг татврын ерөнхий хуулийн 6-гийн 1-8 дээр нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг. Эсвэл аль нэг аж ахуйн нэгжийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй арилж айлгах үед нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг. Эсвэл өмчлөл ба удирдлагын хувьд хамааралтай аж ахуйн нэгжүүд нь группт хамаарна гэж тусгаж өгсөн байдаг. Тэгвэл эдгээр компаниуд нь хоорондоо харилцан хамааралтай аж ахуйн нэгжүүд болно. Татврын ерөнхий хуулийн 27-гийн 1-6 дээр хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн 20 болон түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээд хувь хүн 3 дахь этгээдүүд нь харилцан хамааралтай этгээдэд орно. Ашиг, татан буугсны дараах үлдэгдэл хөрөнгнөөс 20 болон түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшиж байгаа этгээдүүд мөн харилцан хамааралтай этгээд болж өгнө. Мөн 27-гийн 1 дээр заагдсан этгээдүүдийн салбар төлөөний газрууд нь мөн харилцан хамааралтай этгээдэд тооцогдно. Монгол улсад оршин суугч татвар төлөгчийн татвар ногдуулах орлогыг бууруулах, алдагдлыг үсгэх үндсэн зорилгоор харилцаа тогтоосон этгээдүүд нь мөн харилцан хамааралтай этгээдэд тооцогдно.